Нойл дараад гоо сайхны Ер нь одоо ингээд бас гоо сайханд одоо сан гарч байна. Анхны өдөр эхний влог шиг биш шүү дээ. Анхны влог шиг зүгээр шууд л гарсан дээ. Аррэчтэй чи тайр намайг идэвчсэн шүү. Чи аяар дууралдаа чиг шуугаад Үсчих гэдэг чи би тэглэгүй яах юм. Самацано Самбайцхан манайхаа. за өнөөдөр балжнэм дашнэм тэг яг ийм гэдэг шиг 2022 2 сая 22 минутанд гэж. 22 минутанд одоо ингээд эхлүүлж байна. Тий. За энэ нөгөө юу штэ? Нөгөө хэлж болохгүй дүүдэж штэ. За ахаан дүүд. Ээлжид энэ бол одоо бас нөгөө өмнөх влог дээр орсон шиг энэ удаад бас нөгөө арай өөр салбарт өөр газар маань нэрчээд байж байна. Тухайн салбарынхаа энэ ахаан дүүд нь болохоор 13 дахь хоол байлдаг. Ловын хотын салбар бөгөөд тухайн хоол шинэ хоолны маань Энэ хоолны газар маань 13 дахь хороолол байдаг. Ловын хат сүлжээ рестораны салбар байна. Үйлчлэлт хоёр дээр өмнө нэг 2 ловотой газар оржсэн тий. Тэр хоёр салбаруудынхаа одоо манай 3 дахь ловоо орчоод байна. Одоо ловоо хат 3 ловот 3 гэдэг нэг байх юм хэлж байна. Тэгээ тухайн газар маань байршил нь болохоор юуны 13 дахь хорооллын автобусны буудлын тэртэн зүгээр баруун урд талд ширээ амьдрах ухаан дүй бодлын давхарт. За окей. Юусэн олон юм яриад яг хоолой тэгээд хүн амтнд одоо хүн амт баг уулаад ирсэн шүү дээ. Дандаа л нэг идэж явах хоолой гэж. Дахиад бит хоёр гэдэг шиг л дээ. Та бушууд натлаач ихчүү те. Шууд уу? Тий, шууд ихч шүү дээ. Тий, окей, nice. Окей, зя. Ахаан дүүдээс бол тэгээ буцахгүй байгаа. Тий. За окей, cheers. Ийм гоё. Ваа. Би нөгөө халуун ногоо хоолноос юм идэхгүй байгаа гэсэн шүү дээ. Нөгөө яг замд юм хөтлөө. Нэг нөгөө юу вэ? Тийм зөөлөн тэгэхэд аюу тийм яг халуун ногоогүй болохоор аюу тийм гоё. Юу нь ямар гоё юу хамтсан юм бэ? Соус нь үнэхээр гоё гарч ирсэн байна. Соус нь юутэйсэн бэ нэр? Тэгээд дотор хавчургын хувьд болохоор нөгөө эднийх одоо өмнөх өмнөхөөс хавчуулаад яах вэ? Ерөнхийдөө голтон нас юм олон төрлийн ногоо тэгээд дарсан өгөрцөө ордог юм байна. Тэгээд дарсан өгөрцөдөө хамт тухайн нөгөө хаан дүүд маань нэг гоё зохицож юм байна. Үнэхээр гоё зохицож байна. Юу ч цагаа байлаа. Соусын дахиад бүр гоё хэмээр юм байна. Дүрээд аваад байхгүй. Заавч яадахгүй. Гоожулж байгаа л Хөдөндөө нь харуулж байгаа л гэдэг юм байна гэж. Яг нөгөө юутайгаа давхар нөгөө соустойгоо болохоор соусны дүрээд мантуугаа гэдэг бас айгүй шин. За гахаан энэ тухайн дүүд маань болохоор доторх бүтцэн болохоор уур ихтэй тофу тэгээд одоо нөгөө шар порсны уургаар хийс юм шиг гоё. За нэг одоо идгүй яг дахиад нэг юм хийж. Зя. Одоо энэ дээрээ соус тодлох. Ваа. Тэгин шинийг нь харуулж. Яа. За окей, энэ хоёлоо хоолой хийсэн одоо ингээд хэсэгтээ авах гэдэг тий.
ганц цаал алгацчаа штэ. За окей. Next one. Энэ жоо одоохондоо төр зүр бид клип нууцаараа үлдчихье. Тэгээ дахрааны хоол руу гараа. Энэ аюул яач магадгүй нэ. Энэ бас халуун дээр. Төр зүрийн таашаа аваад шүү. За энэ болохоор нөгөө Аз маягийн Jjukbum гэдэг хоол байгаа. Вау. Яа. Нарийн ногоотой. Тэгээд маш олон төрлийн уургалаг, тофу, тэгээд нөгөө халуун ногоотой соустай. Jjukbum. Vegan Jjukbum. Солонгос хоолууд чинь Jjuk гэдэг юм шүү. Солонгос хоол. За эхний чинь би сэлгөө аваад идлээ. Окей. Yes. Энэ гэхдээ бүр нөгөө урдталт нь өөх мөхтэй юм шиг бас гоё авч байгаа шүү биш. Sorry өөх гэдэг. Нөгөө дүүдтэй. Би шууд аяганда авч жагаад будаатайгаа холиод нөгөө айгуу би бас өмнө бас веган болохоос өмнө солонгос хоол иддэг байсан л та. Тэгээд яг л жиг. Яг л тэр шиг адилхан. Зайлт чинь. Яс адилхан хамттай хөгөө гэж. Солонгосын нөгөө хэмжээний байдлаа өгдөө шүү дээ. Тэр байцаа та халуун ногоо гоё юм аа. Яг энэ солонгос халуун ногоо мөн бай. Мөн байна тий. Чин халуун ногоо холомоотой өөр төрлийн халуун ногоо гэдэг шүү дээ. Одоо ингээд нүүрлөө ингээд нөгөө дайт барьж байгаа гэсэн шаас бодлоо харцаад. Нэг цагаад болонгоо юу ч аваагүй юу болсон. Одоо гайгүй болчихно гэх. Гэсэн шиг хүндээ шат өөр одоо хүндээ. Супер спайси. Тэгээ халуун ногоо байна. Аюу бай. Аюу чамдээ. За гойд нөгөө мукбоноор ганц том халбуудтай. За окей. Энийг аюулсан хоолой амтлахын тулд амтлаа. Тухайн хоолнд нь дотор маань үтсэн алхан төрлийн юуцай, совайцаа, тэгээд дарс өгс сэрмэс, чинжүү, тэгээд шар бурцны махан нарсан байна. Шар бурцны дүүд. Жаа амсгах цаа. Үүсаа гэж мэдгүй. За энэ бол бидний сайн мэдэх хорхог байна. За нөгөө Кэрийн хорхог, лаваатын хорхог. Яа. За би ч чулуугаа авъя. Вау, би шүлгийг авсан. Тэр гой шүл гарсан байна. Хорхыг гой чимдэг зүйл бол гурил. Хоёулын зуны ч хорхог чинь гурил байл уу яалаа. Гойлоо яаж хээр гурил. Хээр гурил идээд хэлсэн дээр гурил. Нөгөө нь зүгээр жинхэнэ заавартаа нөгөө гурилтайгаа заавартаа жинхэнэ зааварсан юм болно. За би таах одоо 1 сая ир болж. Хорхог бол нэрээ яаж ч утсан энэ чулуу нь эсвэл Монголын минь чулуу бол ингэ хайр юм гэж ингэ гэдэг юм. За одоо юу өндөр байцаа майцаа. Энэ бол зүгээр би 1 сая ир болж шамдуугач хэлүүлье. Одоо миний амт одоо асем болоод амаа яа.
Аз нөгөө Солонгос, Хятад, Монгол гурван хоол амд Монгол уулзаад асаа Монгол уулзаад юм яа. Ахгүйд яхан байх мэн үү. Үнэхээр гоё юм. Юун дээр зуны дээр нөгөө блог үзээд яачсан нөгөө хахаг гэдгээс хатсан хүмүүс бол шууд 13 дээр тоолохыг мэдэл итгэл амжил юм. Яа энэ гэхдээ нөгөө яг Монгол цаанаасаа нөгөө тэнцтэй Монгол хамт яаж уралдаг юм бол бид ойлгохгүй юм байна. Хүмүүс ойлгохгүй байхгүй чи веган орхыг хийсэн гэсэн юу? Веган орхыг юу ногоотой юм бэ? Төсөөлөгдөхгүй байгаа. Төсөөлөхгүй хүмүүс энд ирээд энэ төсөөллийг мэдэрч болно. Энэ бол бодит. Ногооныхаа амтнууд бас их гоё. Гоё. Ногоо хамт чинь тэг яг шүлнөөс нь тий. Ногооны фреш гарсан ногоо. Вау. За одоо сүүлийн хоол болох салата амсъя да. Алло, хүрэн манжим чи. Вау. Хүрэн манжигийн хувьд болохоор нөгөө хүний илгэн аягүй хэрэгтэй. Тэгээ илэг муутай хүмүүсийг хүрэн манжигийн ямар нэгэн төмөр байдалтай болохоор хүрэн манжиг их аягүй. Тэр зүүн одоо ингээд бүтэн жил те базал жилэн ч юу юм бэ нэг 100 хоног тасралтгүй одоо хүрэн манжиг идээд би нөгөө юунес хорт хадрыг дээж ирсэн хүний бас нөгөө кейс сонслоо юм байна. Тэгээ биний хувьд болохоор хүрэн манжиг яг үндэд дурггүй. Тэгээд яг тухайн одоо энэ салаатан дээр нэг хоолыг харуулж таа. Тухайн салаатан дээр нь болохоор нөгөө хүрэн манжиг нэг юм гахтан саунд байгаад байдаг шүү дээ. Цаа мэдхүү нэг юм тийм таатай биш нэг тийм гахтан саунд байдаг. Энд дээр болохоор салаатан дээр яг тийм би за хүрэн манжиг салаат ч дээ гэж бодсон чи яг үндэ яг тэр нөгөө миний дургуй амд. Хүрэн манжиг мандасаа яагаад байгаа юм бэ? Энд бол хүрэн манжин бол Монголоо авцсан юм чинь хүрэн манжиг амд баггүй шүү дээ. Тэгтээ яагаад юм гоё яваад юм чинь. За миний ах одоо яагаад одоо энэ веган зам, веган хооллолтын салбар энэ зүйл рүү орох болов та энэ талаар яаж өгөөч. Би ч бол өөрөө бол анх нөгөө 13 жилийн өмнө бас оюутан 4-өөс оюутан багт бас чөлөөтөх байралтай чөлөөтөх тавьчих уу байхдаа ах бол нөгөө амжилттай ахиулах үүднээс веган болж исэн. Тэгэхээр тухайн үед амжилттай ахиулах үүднээс веган болж ихта яг зөвхөн махнаас л гарчвал сайн болж байгаа юм гэж ойлгоод тийм ээ. Тухайн ямар ч мэдлэг өөр шууд веган болчихсон байдаг байсан. Сүүлийн бол яг одоо тэг яг оюутан байх үед чөлөөтөх байралтай байх үед яг веган хоолтон болчоод за тэгээд дараа нь бол яг одоо тэр босноос хойш 7 жилийн дараа яг веган хоолныг салбар руу орсон байдаг. Тэгээ өөрийн хувьд чи хэдэн жил цагаан болж байгаа? Би ч одоо 13 жил болж байна. Анхчдаа би нэг 50-нд яваал нэг 10 жил ирсэн чил ихнэр нэг хоолны газар нээсэн. Би ч өөрөө яг тийм хоолны хөндлөн хүн шүү дээ. Спортын хүн. Тэгэхээр хоолны газар ажилласан энийг ажиллах хэрэгтэй байна. Ажиллахгүй бол дампуурчих гэдэг нэг баах юм эхлүүлсэн байгаа тийм. Тэгэхээр та гэр бүлийн хүн ч өөрөө бас веган гэсэн үг. Бас веган гэсэн. Гэр бүлээрээ веган уу? Веган. Тийм. Вау. Гэр бүлээр веган. 13 дахь хоолын одоо энэ лавыг хатмаа тийм. Энэ 13 дахь хатан бусад 7 салбаруудаас одоо аль юмар арай нэг одоо өөр юм гэдэг. Өмнө нь одоо жишээлбэл одоо энэ 2-1 салбар руу орж байхад манайх одоо тийм хөрөлтийн тал дээр ч юм уу тийм үе тал дээр юм байж байна. Манай энэ гоё лав. Манайх бол яг юу гэдэг одоо жоохон тийм хоолны онцлог бол тийм Аз Аз талаар нь олж байгаа хөгжүүлэх бодлоо Аз юу Солонгос Монгол тийм Хятад талаас нь бол жоохон илүү барьж их ер нь жоохон бодолтой байгаа тийм бусад хоолны газар зөвлөсөө бас өөр чиглэлээр Европ, Америк, Мексик ч юм тэр талаа бас барьж яваасаар хөгжүүлдэг тийм тал байгаа. Тэгээ сая сүхэр хэлжсэн шүү дээ. Хоолныхын нь аль хоол нь хамгийн гоё вэ гэдэг одоо ярьж байгаа. Тэгэхээр бас хэрэгээр бас баг ахын хажууд бас хэлбэлтэй аль хоол нь гоё байсан. За тэний юу? Тий, ер нь бол бид нар чинь нөгөө өдөр алган өдөр тутамдаа нэг идэл нэг байдаг ч нэг цөөвөр шөлтөө хоол тий. Тэгээ ингээд идэлээс ингээд заримдаа өөдтэй тийм үү. Тэгвэл гой содон хоол идмээр санагддаг мөч байдаг шүү дээ. Яг тэр мөчөд яг сая бол яг эгзээ төрлөختөө хорог бас их гоё байсан. Живх гоё байсан. Энэ хоёрыг би бол энийг сонгосон. За энэ бол живг байлаа. Живг бол үнэхээр
үнэхээр тасархай амттай. Үнэхээр гоё, маш гоё амттай байсан. Веган живг өмнө идсэн. Веган живг өмнө идэж байгаагүй. Тэгээд одоо ингэж ирж байна. Веган бол гахаан дүүдийг бол идчихсэн. Веган гахаан дүүдийг бол идчихсэн. Дүүдийг идчихсэн. Тэгээд живг бол үнэхээр гоё яг живг. Би тэрнээс өмнө бол нөгөө би веган болохоос өмнө нөгөө яг живг солонгос хоолноос живг идчихсэн учраас амтны мэдрээд байгаа байхгүй мэдээд байгаа. Тэгэхээр харьцуулсан юуд бол яг ялгаалаад бүр тэрнээсээ ч илүү гоё байна. Веган живг тэр зүйлийг бол гаргаж ирсэн байна. Над живг таалагдсан шүү заа. За ерөнхийдөө түүхэндээ сүг хавтар анх удаа нэг хоолн дээр ерөнхийдөө санал нээж байна аа одоо ингээд энэ хөлтсөн одоо ингээд тоороо анх удаа хоолн аваад тийм хамгийн бэст хоол бол живг. Лонг хоолны ерөнхийдөө нэг юм лонг хоол наваа гэдэг чинь өөрөөр хэлбэл тийм гоё амтд чихэрлэг гэсэн юмтай чихэрлэгч бүр авч хэлж яг юм халуун байгаа цаанаас нэг юм онцтой халуун байгаа гэсэн. Тийм халуун байгаа. Та яагаад живгийг ингэж гоё хийгээд таны яаж ч юу та яаж чадаад тэгээ бизнестэй яг үндэ гэхэд бол нөгөө хоолны живэг бол идж байгаагүй байхгүй юу тийм тэр идэж байх байна. Жишээ 12 10 кг өгдөг байх тийм. Тэгээд сая би бас нөгөө манай cameraman болдоо маань сэлцлээ л да тийм. Cameraman болдооч бас хагас тийм хагас болно. Тагам ингээд цагаалдаг. Ингээд бороо. Cameraman. Тэгээд Cameraman юм cameraman гэдэг. Cameraman. Тэгээд нөгөө бас ингээд иддэг болохоор бид хамгийн өдөөс тэр нөгөө хоолтонтой төхөөлөх нэг өдөөс одоо хоолой матсан багш байна. Энэ хүн маань болохоор яг тэр хоолтон маань бас харагдаад энэ хоолсон юм хоол бэст юм байна гэдэг. Тэгээд аюур ингээд зүгийн энэ дэр ингээд маа гэхлээ шүү. Хамгийн бэст хоол ээ. Баг багтаа баярлалаа. Гоё болоо бас баярлалаа. Тэгэхээр амч хамжтай. Тэгээд тийм нэрийн тийм амтгцсан тийм амчтай хоолыг хийн гэдэг бол ямар ч тоогооч уур чадвараас хамаардаг. Тэгээд баг багын манд ямар сайхан сэтгэл ба тэр нэг нэрийн мэдрэмж нь саний хоолн дээр хаягддаг. Байна. Нэг улам сайхан ирчтэй улам сайхан явуулаарай тийм ээ. Тэгээд жилийн 365 хоног бараг тойрол явуулсан ч гэсэн бараг одоо бараг тав тийм олон бас веган бол цагаан хоолны газраас Монголоор бас дүүр нэгдэх болтугай болтугай. Яа, өдөр хамт нэг үг хэлчихье. Манай Vegan Buddies-ийн нэрийг зэрэг. Vegan Buddies